Нэмэнд Японд яг одоо 530 минут болсон өнөөдөр ярих сэдэв бол бид харах өнцгөө өөрчилчих юм бол бүх зүйл амархан болох юм байна гэдэг талаар ярилцъя. Өөр дөөрөө жишээ аваад ярилцахад би одоо яг ажиллаж байгаа компанид 7 жил ажилласан байна. Японд. Тэгээд айгүй хүнд одоо төмөр өргөж агуулгаас одоо том бараануудыг гаргах, том машинуудыг буулгах тийм зүйл хийдэг. Тэгээд тэрийгээ одоо би ингээд 2-3 жилийн өмнө өөрийгөө ингээд төсөөлөд ингээд ботхоор миний тэр үед харж исэн одоо өнцөг одоо байгаа энэ байдал хоёр бол тэс өөр болсон байна. Нэгдүгürt би ажлын одоо туршлага суусан, хоёрдугаарт харах өнцгөө өөрчлөсөн дотор байгаа өөрийн гэсэн одоо тэр сэтгэл санааг засах, өөрийгөө харж үзэх, одоо өөрийгөө уучлах, өөрийгөө хайрлах тэр багахан зүйлд суралцаж явсны үр дүнд одоо шал өөр орчинд очиж шал өөр нөхцөл байдлыг хардаг болсон. Тэгээд юу хэлэх гээд байна гэвэл миний дотор байгаа бүх зүйл гадна байна гэсэн үг. 3 жилийн өмнө би ажлыгаа харцгаад нүднийхээ өмнө байгаа ажлыг ямар ядаргаатай юм бэ? Дахиад нөгөө нэг 4 тонны машин одоо ирчлээ. Одоо дахиад боолгоно гэж хардаг байсан бол одоо бол ингээл хийж чинь энэ бол амархан гэж одоо нэг амархан гэд харчих юм бол бүх зүйл амархан болоо явчихж байгаа байхгүй. Тийм болохоор бидний дотор одоо хоёр зүйл нуугдаж байгаа гэсэн үг. Нэг бол бүх зүйлийг амархан болгож харах, эсвэл бүх зүйлийг хэцүү болгож харах. Тэгсэн мөртлөө яг гадаа байгаа орчин бол байгаагаар л байгаа шүү дээ. 4 тонны машин хийвэрэл байна, гадаа мод хийвэрэл байна. Гадаа одоо бороо ордог оол орж байна. Гэх мэтчлэн одоо зөвхөн одоо тэр гадаа байгаа зүйлүүдийг гадна орчинд байгаа зүйлүүдийг бид нар харах биш, дотор байгаа биний сэтгэл санаа энэ бүх зүйл одоо холбоотой юм байна гэж хэлмээр байна. Тийм болохоор дотор байгаа сэтгэл санаагаа тайван болгоод бүх зүйлийг амарханаар хардаг болчих юм бол бүх зүйл амархан болж ирэх юм байна. Эхлээд дотроо засаж гадагшаага харцгаая. Дотор байгаа бүх зүйл чинь чиний гадна л байна гэсэн үг. За тэгээд амжилт хүсье. Bye bye.